Орон мэдрэг үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөрөөр төрийн удирдах албан тушаалнуудын цалин хасахгүй. Газар зүйн ордоос хүннүүгийн үеийн булш бунхнууд олджээ. Хууль сахиулагчдыг улс төрчид удирдах байгаагаас хүчин суларч үн цэнэгүй болж байна. Халахгүй чөлөө төс байгуулагдсанаар хууль бус газрын 8-ыг дуусгар болно гэж салбарын сайд үзэж байна. Халахгүй чөлөө төс байгуулахыг эсэргүүцэж 5,000 гаруй иргэд нэгджээ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзэгч та бүхэнд хүрэхээр бэлтгэлээ. Тэгэхээр 2015 оны төсвийн тодтол 2016 оны төсвийг яаралтай батлах нийгэм цаг үеийн шаардлага байна. Гэтэл сөрөг хүчний гишүүд төсвөө батлаж чадахгүй улс төржүүлж байгаагаас гацаа үсэх шалтгаан болж байна гэж сангийн сайд тайлбар өглөө. Монгол Улсын түүхэнд сонгуулийн төсөв хөөсөлтөд батлагддаг буюу гишүүд 4 жил марцсан тойрогтой гинт хайр зарлаж барилга башин барихаар улаарч хөрөнгө оруулалтын үргүү зардлыг хэтэрхий өндөр тавьдаг байжээ. Тодорхойлбол 2012 оны төсөв тэгэхэд хөрөнгө оруулалтын зардалд 745 тэрбум төгрөг төсөвлөж байжээ. Харин 2016 оны төсөв бол сонгуулийн жил гэхэд үүнээс огтоор эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж зардлаа танаж чадсан хөрөнгө оруулалтын зардлыг гэхэд 100 тэрбум төгрөгөөр тооцсон. Дээр нь төрийн удирдах албан тушаалнуудын цалин 30%-аар бууруулж бүх тансаглалыг танаж хассан байна. Довчхондоо бол төрийн алба жил ирэх тусам данхаж салбар бүр төсөв 4-өөс 20 хүртэлх хувиар өссөн байна. Энэ мэтлэн хүн халахгүйгээр цалин хасаж хямралын үеийг давж гарах харамсалтай нь бол одоо их хурл дээр бол одоо маш их ус төржилт явагдаад энэ төсвийг бол одоо бараг буцааж татаж аваад энэ их хурлын гишүүдийн санаанд нийцүүлж оруулж ирэхгүй бол батлах шинж юусоо харагдахгүй шүү дээ. Жишээлбэл одоо цомхол хийх ёстой л гэж ярьдаг, бүтцийг цомхон болгох ёстой л гэж ярьдаг. Тэгээ ороод ирэхээр энэ ч болохгүй, статистик нь ч нийлж болохгүй, гайл татвар хоёр нь ч нийлж болохгүй, энэ ч буруу, тэр нь ч буруу, цомхтолоо та нар тий ингээд 1 сарын 1-ээс гэдэг маань ерөөсөө засгийн газрыг докторгүй ажиллуулах ийм зорилго байхгүй. Энэ төсөв бол нэг бол энэ их хурл дээр бүрэн задарна. Нэг бол одоо засгийн газар татаж аваад тэгээд эргүүлж оруулж ирэх ийм л одоо ганцхан гарцал үлдээд ах шиг биш тий. Цалин хасгаар хаслаа гэж шүүмжилдэг, хасгүй гэхээр бүсээ чангал сайд дарга нарын цалин хас гэж дайрдаг. Довчхондоо бол ямар ч төсөв өргөн барьсан шүүмжлэх унгах зорилготой сөрөг хүчин байж болохгүй. Тиймээс төсвийн асуудалд улс төрчид улс үүртэй хандаж ядахтаа хугацаанд баталчих хэрэгтэй гэдгийг төсөл санаачлагчид санууллаа. Харин төсвийн асуудлаар улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14 цаг зарласан байсан ч эрс бүртгийн хүлээсээр 16 цагийн орчимд эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдээллийг хэлцэнэ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Оросын талын хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг 2012 оноос хойш өгөөгүй байгаа. Энэхүү ногдол ашиг хуримтлагдаж өнөөдөр 100 гаруй сая Америк долларт хүрсэн байна. Гэтэл сүүлийн үед дээрх ногдол ашиг хэлбэрээр Оросын холбооны улс төлөгдөх мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансанд байгаа эсэхэд олон хүн эргэлзэж эхэллээ. Тодорхойлбол төрийн өмчийн хорооны дарга дээрх мөнгө байхгүй гэдгийг хэлсэн бол үйлдвэрийн гүйцэтгэх захирал одоо гисэн ч авч болно гэснээр эргэлзээ эхэлсэн юм а. Төрийн өмчийн хорооны дарга нанзад дорж улсын хурлын эндэр дээрээс Эрдэнэтийн ногдол ашиг болох 100 сая долларыг төлөх гарцыг олохгүй бол Эрдэнэт үйлдвэр мөнгөгүй болсон Эрдэнэт үйлдвэр өрөнд баригдсан гэх мэдээллийг улсын хурлын гишүүдэд өгсөн. Харин үүнээс хэд хоногийн дараа тус үйлдвэрийн ерөнхий захирал Даваацран 2012 оны ногдол ашиг болох 47 сая доллар үйлдвэрийн үйл ажиллагаа хөрөнгийн эргэлтэн дотор байгаа Оросын талын хувьцаа эзэмшигчид төлөх мөнгө нь бэлэн гэдгийг онцолсон юм а. Дээрх асуудалд хоёр талын байр суурь инхүү зөрөлдөж байгаа нь анхаарал татаж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Даваацран төрийн өмчийн хорооны дарга нанзад дорж нарын хэн нь үнэн ярьж хэн нь худал яриад байгаа нь эргэлзээ төрүүлэх болсон. Төрийн өмчийн хорооны даргаас нөхцөл байдлыг тодруулахаар уцаар холбогдлоо. Тэрээр энэ өдрүүдэд Сингапурт ажиллаж байна. Яг бол 47 сая долларын асуудал байгаа шүү дээ. Энэ одоо цэвэртэй хурцгийг төлөвлөх юм байна. Тэгээд яг сүүлийн 3 жилийн чинь ногдлошгүй хөрөнгөлөг байхгүй юу? Цэвэртэй хурцлаар хийж чадахгүй. тэрийг одоо нөхөж байгаа юм дахиад нэг $50,000 асуудал яригдж магадгүй. Ингээд нийтдээ $100,000 асуудал байна. Нэгдийн хувьд бол нэг тийм тоо өгсөн шүү дээ. За. Тэгээд нэг одоо сенсац тариад байх юм байна.
Үүнээс харахад Нанзад оржийн байр суурь яагаад өөрчлөгдсөн эргэлзээ төрүүлэх боллоо. Улсын хурлын энэ дээрээс Эрдэнэ төлдөр өрөөтөлж чадахгүй гэдгийг мэдээлчгээд өнөөдөр 100 сая доллар Эрдэнэтийн хувьд бага мөнгө хэмээн ярьж суугаа юм а. Түүнийг ийм үйлдэл хийхэд улс төрийн нөлөө орсон уу? Эсвэл Эрдэнэ төлдрийг өрөнд орсон нэрээр үнэгийдүүлж хувьчлах асуудал сүгдэхгүй гэх хардлагч байна. Үйлдвэр хариуцсан захирал нь ногдол ашигт төлөх мөнгө нь байна. Үндэсний аудитын газраас хүндрэлгүй гэдгийг нь онцлоод байхад төрийн өмчийн хорооноос өрөнд баригдаж өрийг төлөхөөр их усрах хайх цаг болсныг улсын хурлын төвшөнд зарлаж байгаа нь өмч хувьчлалын давалгаа Эрдэнэ төлдрийг дайрахыг гэсэн болгоомжлыг төрүүлээд байна. Centera Gold компанийн ашиглалтын талбайд хүнүүгийн үеийн 4-5 буш бунхнууд олдсон байна. Тус бунхныг археологчид илрүүлсэн боловч үйл ажиллагаа эрхэлж байгаа компани тийм зүйл олдоогүй мэтээр мэдээлэл тарааж нүүн дарагдуулж байгаа талаар босоо хөх Монгол бүлгмийнхэн олон нийтэд хандлаа. Гацууртын ордод хүрч болохгүй 3 шалтгаан байгааг нэ. Нэгдүгээр бороогийн урхаг ажиллуулж алтыг нь авахдаа монголчуудад огт ашиг өгөөгүй. Centera Gold-д бид дахиад лойрдуулна. Нөгөө талдаа хараа бороо 100 хараа орчимд хүнслийн хороор хорцсон бүтэн нуур байгаа. Үүнийг нутгийн иргэдэнд баталдаг. Үүнээс гадна ноён уул, хинтийн уулын төгсгөл мөнх цэвдийн загилаа газар байдаг. Үүнийг тэсэл дэлбэлэх аваас хэдхэн жилийн дотор илсэн цөл болж хувирна. Шинжлэх ухааны талаас ийм баримтууд ухаж болохгүй гэдгийг нотлоод байгаа. Тэр чинь ноён уулын зөвхөн түүхэн дурсгалт буш мухан багаас бас хүннэг үеийн төмөрлөгийн үйлдвэрийн болон хотын төр байгаа түүхийн өв соёлыг хадгалсан газараа ухаж болохгүй. Эх орны үнэт өв түүхийг аврах ёстой гэдгийг тэд илэрхийлж байгаа нь энэ юм байна. Дээрэмчтэй бид нар яхаар ажиллаж явах ёстой. Бид нарыг зажлахгүй залгин гэж бичнэ болно. Тэр чинч болоод 40 тонн алтыг аваа явчихсан байгаа. 2010 оноос өмнө. Ингэхдээ бол энэ яагаад байгаль орчинд манай хараа нутагт Сэлэнг аймагт цаашдаа байгаль орчин байгаль нуурыг хордуулах юм аюултай асуудлыг үүсгэж байна гэдгийг 2-3 баримтаар хэлье. 2014 онд Герман Монголын хамтарсан судалгаагаар энэ хараа орчмын хараа бороо 100 хараа орчмын нутаг бол нутгийн умдны ус нь хүнслийн хор гэж аимшигтай хороор үхлийн хороор 1 грамын одоо та нар мэддэг ба. Германы офицер эндээ зүүцсэн явжаад ганцхан грамыг хазахтал тэгээд дуусдаг байсан. 3000 тонн тэр хүнслийн хор үүсгдэг цианид натрий гэдэг бодисыг хэрэгжилчихсэн байж байна. Энэ бүхлүүд нь нуур үүсгэж байж байна. Бид нарт энэ нуур хэрэггүй. Канадууд Centera Gold-ын нөхдүүд минь тэрийг аваад явж үзэгсэн шаардлагыг тавьж байгаа. 4 хоногийн өмнө бид нар байгаль орчны сайд Бацрагтай уулзахад хан эндийн тусгай хамгаалалтын газар авах гэж том зураг хийгээд засгийн газарт оруулсан байсан. Өнөөдөр болсон чинь нөгөөдгөөс ухурдсан, урвдсан ингэж байж байна. Энэ Монголын төрд байгаа хулгайч нар өнөөдрөөс ахгуулаад маргааш хурлаар ороод энэ юг батлах юм бол Монголын нийт ард иргэдийн өмнөөс цэрлэг хүлээнэ гэдгийг би аль биесээр хэлчихэ. Одоо асуудлыг өөр өнцгөөс харуул засгийн газар нэгэнд гацууртын ордыг ашиглах нөгөө талдаа ноён уулыг төрийн тусгай хамгаалтанд авах асуудлыг үндсэндээ шийдчихсэн. Харин иргэний нийгмийн хөдөлгөөнхний зүгээс үүнтэй зэрэгцээд гацууртын ордыг ухуулахгүй гэж байгаа нь ямар нэгэн шантаж биш байгаа гэсэн асуултыг тавихад хүргэж байгаамаа. Яг одоо бол томоохон ордоо ашиглаж хөрөнгө оруулалтыг нь улс ашиглах ёстой. Гэхдээ байгаль орчиндөө ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх хэрэгтэй гэдгийг хэлж байгаамаа. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гацууртын ордын төрийн хувь тогтоох тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газрын зүгээс тус ордыг ашиглах тухай хуулийн төслийг улсын их хурл 3 дахь удаага өргөн мэдүүлээд байгаа нь юм. Харин байнгын хорооны хуралдаанаар гацууртын ордын асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Хурлын эхэнд ажлын хэсэг мэдээлэл өгсөн тодруулбал гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Centera Gold Mongolia компани засгийн газар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж харилцаа ойлголцлын санам шүчиг байгуулжээ. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхаргад оршиж байсан шорон ордыг урд нь өөр компани олборлож дууссан тул ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож байгаль орчны нөхөн сэргээлтийг ижүүрэн хийж гүйцэтгэнэ. Мөн гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмсэгч Centera Gold Mongolia компаниас ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авахар тусгажээ. Ажлын хэсгийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлцээрээр бол анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая америк доллар байсныг 230 сая америк доллар болгож бууруулснаар Монгол улсад төлөх аж ахуй нэгжийн орлогын албан татврын хэмжээ нэмэгдэх юм байна. Харин эдийн засгийн байнгын хорооны гишүүд төсвөө батлаж чадахгүй байж гацууртын ордын асуудлыг яаран хэлцэх шаардлага байхгүй. Тиймээс л хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Ер нь тэгээ сонирхолтой юм дээр болохоор ингээд дахин зүтгүүлээд идэг. Тэгээд одоо яаралтай хурдан хэлцэхгүй болохгүй гэд. Энэ гачууртын ордын цаанд ямар яаралтай юм байдгийг. Төсвийн тодтол төсвөө хэлцэж байхад дундуур нь оруулж ирээд идэг. Энэ гацууртын ордын чинь элдв хардгал дагд юм шүү дээ.
Тэгээд тэр хардлагын лавшруулж өгөх гэж байгаа юм шиг ингээд нугшийн юм хийгээд суугаад байх ямар хэрэгтэй. Би тэр их хурлын даргын даргын зөвлөлийг 2 жил удирдсан хүн шүү дээ. Гэнтэй гонтаа асуудал тандахгүй бол нэг хүн ямар бүх юм явахлаараа дандаа буруу тийш явдаг шүү дээ. Хоёрын хооронд ийм заваа юм гэж яхаар эх 7 хоногоос тэр 7 хоногийнхан танилцах уулзааг нөгөө л хэлж. Саадуулах сонирхол үнэндээ алах. За ийхүү байнгын орны гишүүдийн 80 гаруй хувийн саналаар гацууртын ордын асуудлыг эх 7 хоног хүртэл хойшлууллаа. Австралийн хөрөнгө оруулалттай Макмахон компани 5 толгой ордод 2011 оноос хувьцаа эзэмших болсон. Энэ хугацаанд манай улсад бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ямар ч гүйлгээ хийгээгүй юм а. Ийм жишээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад түгээмэл гарч ажилчдын эрх ашиг хүсэр хаягцаар байгаа юм. Макмахон компани хувьцаагаа TD код худалдсаны улмаас 200 гаруй ажилтны гэрээний асуудал сөхөгдсөн. Тус компанид зүүн цанхын тодорхой хэсгийг худалдаж хувьцаа эзэмшигчээр тодруулснаас хойш хэдхэн жилийн дараа энэхүү гэрээ цуслагдаж эцгийн эцэг компаниуд хэмээн нэрлэгдсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хувьцааны 8 нүүрсээр баялаг 5 толгойн ордын дээгүүр явагдаад хүрсэн. Австралийн хөрөнгө оруулалттай Макмахон компани 2012 оноос гэрээний асуудлыг өөрчлөхөөр саналыг гаргасны дараа энэхүү өнөөдөр хувьцаагаа худалдаж Монголыг орхих шийдвэрт бат зогслоо. Гэвч энэ мэд шийдвэрүүд манай талын оролцоогүйгээр болдог нь гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах хяналт алдагдсныг харуулна. Бид нэр эрдэс 5 толгой компанид ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр одоо жишээлбэл тэр дээгүүр нь эцгийн эцэг компанид орсон үйл юу штэ юм чам өөрчлөлт واخгүй. Эцгийн эцэг дээр одоо бид нар ямар нэгэн контрол байгаа юм уу? Эцгийн эцэг одоо компани дээр эзэмшлийн өөрчлөлт ороход тэд нар заавал бид нарт өгөх ёстой юу? Нэг мэдэгдэх ёстой гэдэг. Ингээ үзэхлээр ямар ч тийм эрхцэн үндэслэл байдгүй. Бүгд дотоодын компани шалгуулгуудыг эзлэхийн хэлж байгаа дүгнэлтээ өгсөн. Гадаадын компани маань ч гэсэн бас дүгнэлтээ өгсөн. Тэгэхээр бид нар яг хууль эрхцэн үед бол бидэрт ямар ч боломж тэрийг хааж юу авах ямар ч боломжтой байгаагүй. Өнөөдөр Эрдэнэс 5 толгойн зүүн цанхад хувьцаа эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа компани өөрийн дураар хувьцаагаа худалдаж үүнээс үүсэх нөхцөлийг арбитрийн шүүхээр халахлан манай талыг боодгоо дураараа ажиллаж дунд чөмгөөрөж ирээд хөрөнгө оруулагчид мөнгө оруулсан нэртэй улсын бүртгэлд ч бүртгүүлэхгүй гүйлгэж хийхгүй ашгаа халааслаад гардаг. Харин манай талын холбогдох хүмүүс арбитрийн шүүхээс хөрөнгө оруулагчдын амд ордог сул талтай. Уг нь монголчууд нүүрсний салбарт хангалттай олон жилийн туршлагатайж хуулийн зөвлөх борлуулагч нэрээр гадаадын компаниудтай гэрээ байгуулан илүү мөнгө төлж ирсэн. Нэг л олон улсын зөвлөх авсан нэртэй эдийн засгийн хямралаас гарч чаддаггүй байдал харин бодит үний юм а. Өнгөрсөн 7 хоног цагдаагийн албан хаагчид хүний амьд хүрсэн талаарх мэдээлэл дахин гарлаа. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийсэн юм а. Цагдаагийн албан хаагчид холбогдсон гэмт хэрэг нэмэгдэж байгааг тэдний сахилга бот ёс зүй алдагдсантай холбон тайлбарлаж байна. Хууль сахиулагчид хүн амны хэрэг үйлдсэн тухай мэдээ 20 хүрэхгүй хоногт 2 ч удаа олонний сонорт хүрлээ. Цагдаагаа хөнөөж өгсөн мэдээ нийгэмд айж төрүүлж байна. Миний цагдаа намайг хамгаална гэдэг үг өнөөдөр үн цэнэ нэгэнд алдахад хүрсэн бололтой. Өөрсдөө хөнөөж байгаа юм чинь иргэнэ тэд яаж хамгаалах вэ гэдэг асуулт өөр ирэхгүй урган гарч иж байна. Юуны өмнө болсон явдлын талаар цухас дурдвал цагдаагийн ерхий газрын тусгай хэлцийн 3 ажилтан өнгөрсөн баасан гарагт Винус гэх бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл бэм гарагт буюу энэ сарын 24-ний өглөө нийслэлийн Баян зүрх дүүргийн цагдаагийн хэлтсэст ирсэн байх юм а. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид бодолд орж зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч элит батальоны буюу зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг нэгэн байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон 5 хүний 3 нь цагдаагийн ерхий газрын тусгай хэлтсийн 2 ахлагч тэслэгч нэг ахлагч цолтой ажилтан байсан гинэ. Энэ тухай цагдаагийн ерхий газраас дараах тайлбарыг өгч байгаамаа. Баян зүрх дүүргийн 7 дугаар харгын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буудалд хүн нас орсон байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгуулалт өгсөн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг хийж шалгалтын ажиллагааг гадны нөлөөтэй амь насаа алдсан болохыг бол тодорхойлж тухайн хэрэг дээр Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтээс мөрдөн байцаах газрын ажлын хэсэг түргэн шуурхай ажиллаж тухайн гэмт хэрэгт үйлдсэн байж болцсошгүй этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагаа хийж байна. Тухайн саатуулагдсан улсууд дотор бол цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа байсан ийм улсууд бол холбогдсон. Энэ хэргийг бол цагдаагийн байгууллага дээр эрүүг үүсгэн прокурорын байгууллагын хяналтанд ор шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Тухайн этгээдүүдийг 20461 дугаар 20 ангид саатуулсан байна.
Хэрэг явдалд нэг ийм тайлбарыг өгч байна. Тэгвэл үүнээс гадна энэ сарын 9-ний Баасан гарагт Налаахт өргөний 6 дугаар хороо горив төрөлжийн амралтанд эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөл зохион байгуулалт хилцсэн 19 албан хаагч амарч яваад хошууч Хэгийн 8 насыг нь хамтран ажилдаг эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан хөнөөсөн хэрэг гарсан байдаг. Мөн л Баасан гарагт хэрэг явдал болж даваа гарагт хэргийг шалгаж байна гэхүүгээр хаацалаад өнгөрч байсан юм а. Тэр ч бүхэл амиа алдсан цагдаагийн албан хаагч бие муудаас нас барсан гэсэн тайлбарыг хүртэл хийгээд үдсэн боловч болтойн дарвч дардана гэдэг шиг цагдаагаа хөнөөсөн хэрэг явдлыг хэрхэн шийдэхийг олон нийт хүлээж байгаамаа. Асуудлын гол нь цагдаагийн байгууллага буюу хүчний байгууллагынхан бие биенээ хөнөөж байгааг тайлбарлах ёс зүйн чадамж энэ байгууллагт байна уу гэдэгт асуудал гарч ирж байгаамаа. Олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага хэд улс төрчсөний баллаг гэж харж байгаа. Үнэн ч ортой байж мэдэх юм а. Учир нь тус цагдаагийн ерхий газрын тэргүүн комиссараар Чингис гих эрхэм томилогдсон очноос хойш энэ байгууллагт сахилга бат гэдэг зүйл үгүй болсон, бүхнийг улс төрийн өнцгөр хардаг болсон гэхээр чихт илсэх усаар удаж байгаамаа. Гадны улс оронд бол албан хаагчид нь энэ мэт ёс зүйгүй сахилга бат хариуцлага алдвал хамгийн том дарга нь огцордог юм билээ. Харин Монгол бол цалин бууруулахаас хэтрэхгүй үзье. Үзэгчдээ үргэлжлүүлэн улс төр нийгмийн амьдрал дахь тал бүхнийг ил болгон хүргэдэг энэ өдрийн ноотын ноцтой мэдээндээ анхаарлаа хандуулна. Ухаангүй ноён дуршгүй албаддаг тишгийн цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулдаг хүчтэй байгууллага гэхээс илүү өнөө маргааш аргацаас арилжааны сэтгэл зүйтэй болчихж их захаа алдаж ирэх юмбанд хитэрчгсэн энэ газарт бодлого гэж юм лав барагдахгүй байна. Хохирол барагдуулах явдал хомсдож хэрэг бүртгэх мөрдөн байцаах үедээ тохиролцоо нийлээд эрцэмдсэн юм гинлээ. Харин дээд дарга нар нь улсын машин унаад унад зэгтээ 8 яриад л явдаг болсон гэсэн. Хуучин шинэ хоёр сайд нь хоорондоо долхилцоо дундан цагдаа нар нь эзэнгүү мэд салхи хаашаа хамхуул тийшээ болцоож явж байна. Эрүүгийн цагдаагийнхан нэгний хөнөөчгөө цалингийн хойр торгуулсан. Харин одоо дахиад тусгай ангийнхан элитийн батальоны нэг хүнийг зодсорогоод амийг нь хөнөөжглөө. Цагдаагаа хөнөөх үзэгдэл 1 сарын дотор 2ч гарлаа. Чингис дарга цагдааг өдөрдох чадвартай хэсгэд одоо харин жинхнээсээ эргэлзээ үүсэж ихсэн байна. Албан тушаал болгон үнэлгээтэй болчихсон албаны газар болгонод байр байшин болоод хувирж байгаа сурагтай. Уг нь хямрал дагаж гарах гэмт хэргийн шинжтэй үйлдэл цагдаа л урьдсан сэргийж илрүүлж хамгаалж явах ёстой. Гэтэл нэг-нэгнээ хөнөөж байгааг харахад сахилга хариуцлага ёс зүгээсэн гэхээс өөрөөр тайлбарлах үг алга. Цагдаагийн байгууллага улс төрөө дагаа сүрчглээ. Биенээ хөнөөж байгаа тэд бидэнд бүр яаж хандах нь ойлгомжтой. Дээдх нь суудлаа олохгүй бол доотх нь гүйдлэл авахгүй. Даргаа солиод үзвэл яах вэ? Манайхан химэнцгээ гэдэг үгийг уриалсан болгож энтэнд хатах нь холгүй болцоосон байна. Ард иргэд нь химэнхэн ч яах вэ? Харин төр засаг нь химнэлтэд бодит болгоод тансаглалаа танах хэрэгтэй. Хүн шиг амьдарч улс шиг хөгжих хүрээтэй ялалт байгуулсан энэ нам нь удахгүй бид гэрээг шиг болно гэж занаад байгаа юм шиг, тавлаад байгаа юм шиг юм яриа сууж байгааг бодохоор улс орон ер нь өөдөөс их л авахгүй нь бололтой. Химник хураалгыг хэрэгжүүлэхдээ гайл татвар хоёроо нэгтгэх юм дуулсан. Нэг сайтын дор байдаг агентлагууд болохоор нэгтгэж болно гэж үзсэн. Гэтэл гайлаар орж гарах бараа бүтээгдэхүүнд хяналт авах болоод татвараа аваад явчиход болно гэж үзээд байгаа бололтой. Юу гаргаж юуг оруулж болохгүй талаар бүхэл бүтэн бодлого үг нь байгаа. Гэтэл нийлүүлж нэгдгээд хэмнэн гэж яриад эхлэнгүүд хийлгээл эзэнгүү мэт болчихсон сурагтай. Бид нийлүүлж нэгтгэж хольж сольж өчнөө л үзсэн. Эрүүлжүүлэх үйлчилгээг эмнэлгийн байгууллага хийлгэсэн үр дүн нь юу боллоо? Эмчнэр зодуулж цагдаа ажил гүйцсэн. Нэг улс төрч гарч ирээд л орондоо зүүдэлж ордондоо мөрөөдсөн зүйлээ амьдрал дээр нааж алга ташуулах гэж шармаадгаас болж хөл толгоогоо алдах нь бололтой. Гайл гэдэг байгууллага одоо бол мөнгө төсөв гэхээс илүү хууль хяналт гэдэг зам руугаа илүү явах болсон. Давхарцсан бүтцийг зөөлж болох боловч хоёр байгууллагыг нэгтгэж болохгүй гэсэн байр суурь нийгэмд байна. Тэгэхээр хэр мэрэгэн санаа гаргаснаа хэрэгжүүлэхээс өмнө сайтар бодож тунгаахгүй бол буйнаа гаргаж бузраа оруулж үндэстэн дамсан гэмт хэрэг хар тамхи хэд задгарах үедээ. Сонгуульд 2 дугаар амтаа бүхэн амь орж хүүхэд хүртэл хэд орчих гээд байдаг юм гисэн. Эхнэр хоёр нөхөр хоёр талцаад сум орон нутагт малаа хүртэл намаар ялгаж бэлчээр усаа хувааг нь холгүй болдог. Яг л ийм дүр зураг сүүлийн үед газар авч хорвоо ертөнц мөнхийн хөдөлгөөнд орсоор байгааг баталж байна. Монголын оюутны холбоо гэдэг байгууллага улс төрөөс ангид байж үнэндээ чадахгүй байгаа бололтой. Одоогийн зарим сайд нар цагтаа Монголын оюутны холбоо гэдэг байгууллагыг борин жилийн хувьсгалаар удирчилж байснаа өмнөө байрдаг. Харин одоо Монголын оюутны холбоо гэдэг байгууллага оюутны эрх ашиг гэхээс илүү оюутнуудаас ямар ашиг олж болохгүй гэж хардаг боллоо. Сургалтын чанараа дээшлүүлж цагийн ажил бий болгож сурах орчиг таатай болгохын оронд автобусаар үнгүй явуул гэж хэдэн мянган оюутны өмнөөс хэд 3 нөхөр талбайтар сууд хийхийг түргэвчилдэг болж. Залуучуудын холбоонд хар цагаан жагсаалт гэж захим ертөнцөөр нэг сенсацж явахад Монголын оюутны холбоонд улс төрчихгүй бид гэж улс төржиж байсан. Гэтэл тэд 700 сая төгрөгийг эсэнд хийсэн ус шиг алгуулчиход хариуцлага өрөөд ажиллаа өгч байгаа нэртэй байна. Шин дарган төрийн алба хашиж байсан намын угшилтай хүн болж таарсан. Монгол гэдэг нэрийг өмнөө барьсан оюутны байгууллага Монгол ардын намаас чиглэл авдгийг бусад сургуулийн оюутны байгууллагууд нь батлаад байна. Оюутнуудад чиглэсэн халамжийн бодлогыг улс төрчид их ярьдаг. Тэд үнгүй явж сурагчид мөнгө төлдөг. Тэд санал өгч тэднийг улс төр өөрийн бохир эргүүлгэндээ хамдаг.
Аймаг өвчний